Скрепа M500 төрөл бүрийн зориулалттай төмөр бетон хийцийг сэргээх зориулалттай хуурай бүтээгдэхүүн юм. Материал нь дээд зэргийн бат бөх наалдамхай шинж чанартай. Үүнээс гадна Скрепа M500 ус хүйтэнд гэмтэхгүй бөгөөд түүнийг тоосго, чулуун урлагийн ус тусгаарлах, гадаргуун шинж чанарт ашиглах боломжийг олгодог. Скрепа M500 материалыг хэрэглэхэд хийцийн гадаргуун температур нэмэх 5-аас нэмэх 35 хэмтэй хуурай, салхихгүй цаг агаарын нөхцөл шаардагдана. Эхлээд гадаргуун бэхлэлтээс эхэлнэ. Гадаргууг бохирдлоос цэвэрлээд баг зэрэг гэмтэлтэй бетон хэсгийг засварлах хэсгийн ховлыг бэлтгэнэ. Мөн бетоны гүлгэр гадаргууг барзгар болгох хэрэгтэй. Арматур ил гарсан тохиолдолд тойрсон бетоноос 1 см-ээс багагүй зузаантай өөлж аван зэвнээс нь цэвэрлэнэ. Дараа нь зэврэлтээс хамгаалах зорилгоор арматур дээр Скрепа M600-ийн зуурмгийн холцыг түрхэнэ. Гадаргууг бүрэн хамтлан усаар чийгшүүлэх хэрэгтэй. Зуурмгийг бэлтгэхийн тулд холих савнда шаардлагатай усыг хэмжиж хийх хэрэгтэй. 5.5 нэгж хуурай холцод 1 нэгж ус шаардагдана. Хуурай холцыг ус руу багаар нэмэхдээ холигчоор сайтар хутгаж нэгэн төрлийн уян зуурмаг болгоно. Зуурмгийг хагас цагийн турш ус нэмж хийхгүйгээр тогтмол хутгаж хэрэглэхийг анхаарна. Ус тусгаарлах зорилгоор 50-100 мм хэмжээтэй урлагийн торыг дор хаяж 2 давхар түрхэнэ. Энэ үед зуурмгийн нийт зузаан нь 2 см-ээс багагүй байх ёстой. 2 дахь үеийг эхний давхаргыг түрхснээс 2-3 цагийн дараа түрхэнэ. Үүнээс гадна давхаргын хоорондох наалтцыг сайжруулахын тулд өмнөх давхаргыг шүдтэй шпатлаар барзайлгана. Бэхжилтийг сайжруулах зорилгоор гадаргууг сайн чийгшүүлж, гадны гэмтэл, хасах температур болон хурд тундснаас 3 өдрийн турш зайлшгүй хамгаалах ёстойг санах нь зүйтэй.